ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлт нь Монгол Улсын үндсэн хуулийн үзэл баримтлал нийцээгүй иргэд аж ахуйн нэгж байгууллага эдийн засагт дарамт учруулсан давхар татвар ноогдуулсан үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хаасан эдийн засгийн хөгжил саарч учруулсан сөрөг үр дагавартай гэж үндсэн хуулийн цэцэд хандсан иргэн баярмаа ингэж асуудалд хандсан байна л да. Тэгээд ингээд энэ үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг уншаад байхад тэр дундаа байгалийн баялагийг олборлсон аж ахуйн нэгжээс ашигт малтмал ашигласны төлбөр аваад түүнийг нь боловсруулсан ашигласан аж ахуйн нэгжээс мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авч худалдаагаар ачуулсан этгээд дахин нэмж ашигт малтмалын төлбөр төлөхөөр болж нэг бүтээгдэхүүнээс 3 төрлийн татвар аваад дээрээс нэмээд нэмэгдсэн өртгийн албан татвар гээд 4 төрлийн татвар авч байна гэсэн ийм асуудал үүссэн байна. Энийг сая хоёр байнгын орон дээр ямархуу байдлаар тайлбарлаж ингэж хандсан бэ. Энэ бол бас давхар татвар аж ахуйн нэгж байгууллагад хүнд ачаалал өгч байгаа хэд шудраг бус үйлдэлээ гэдэг энэ зүйлийг бас үндсэн хуулийн цэцгийн энэ дүгнэлтэн дээр тусгасан байна л да. Тэгэхээр энэ асуудал дээр манай байнгын хороод ямархуу байр суурьтай яг үүнийг мэргэжлийн түвшинд ямар тайлбартайгаар хийж энэ одоо цэцгийн дүгнэлтэнд хандсан бэ гэсэн юм асуултыг асууя. Хариулах уу? Хариулах юм байна. Баттамар эдийн засгийн байнгын орооны санал. Хууль зүйн байнгын орооны санал дүгнэлтийг Баттамар гишүүн танилцуулсан. Хууль зүйн байнгын орооноос хариулах юм. Нямбатар дарга. Эрхэм гишүүн Хишгээгийн Нямбатар. Тийм ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн холбогдох зүйл заалтууд нь Монгол Улсын үндсэн хуулинд заасан төрөөс хүний эрх хэрэгчлөөг хангахуйц эдийн засаг нийгэм хууль зүйн бусад баталгааг бүрдүүлэх энэ үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж заасныг зөрчсөн байна гэдэг ийм л дүгнэлт үндсэн хуулийн цэц гаргасан. Сая хууль зүйн байнгын орооны гишүүд үндсэн хуулийн цэцийн гаргасан дүгнэлттэй холбогдуулж 14 саналын томьёол бүрээр үндсэн хуулийн цэцийн гаргасан дүгнэлтийг хүлээж авахаас татгалцсан. Татгалзаж байгаа үндэслэлийн гол одоо учир шалтгаан нь гэвэл тухай бүртээ ашигт малтмалын нөөц ашигласны татварыг ноогдуулахдаа давхардуулахгүй байна гэдгийг ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйл баха тий. 47-гийн 5 дээр сая хаврын чуулганаар нэмэлт өөрчлөлтөөр оруулсан. Нэгдүгээрт. Хоёрдугаарт гэвэл ашигт малтмалын нөөц ашигласны татвар дээр нэмэгдүүлээд нөгөө роялти татвар авах гэдэг бол өөрөө үндсэн хуулийн энэ эдийн засгийг эрхчлөөг хангахуйц эдийн засаг нийгэм хууль зүйн баталгааг бүрдүүлэх тэр төрийн үүрэгд харшилсан зүйл бишээ гэдэг үүднээс нэгдүгээр тайлбарласан. За хоёр гэвэл тэр гол гаргасан үндсэн хуулийн цэцэд гаргасан санал мэдээлэл гаргагчдын гол үзэж байгаа үндэслэл нь юу гэвэл ашигт малтмалыг худалдсан, худалдаа авахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд бүр тус бүрдээ татвар төлж байгаа нь өөрөө энэ үндсэн хуулийн суур зарчмыг зөрчиж байна гэж үзэж байгаа. Тэгэхээр уул уурхай яамны ажлын хэсгийн юу гэж тайлбарлаж байгааг гэвэл бид нар 47-гийн 5-аараа шинэ оруулсан нэмэлт өөрчлөлтөөрөө тус бүрдээ татвар авахыг энэ хуулийнхаа зүйл заалтаар хоригдсон. Эдгээр дээр дурдсан субъектүүдийн хэн нэг нь энэ төмрийн хөдөр одоо олборлох энэ харилцаанд нэг л татвар төлнө гэсэн ийм зохицуултыг энэ салбарын хуулиараа хийгээд өгсөн гэдэг ийм тайлбарыг өгсөн. Эдийн засгийн байнгын ороонд Гамбат гишүүн түрүү хариулсан. За тодруулаад хариулж. За чиглэл найдлах юм байна. За эрхэм гишүүн Янгуугийн Садбаатар асуулт асууя.